Хүний геномын төсөл 1989 онд Эрдэмтдийн баг хүний геномыг тайлж унших зорилгоор доктор Джеймс Ватсны удирдлагаар байгуулагдсан. Ватсны гол зорилго нь зөвхөн биологч төдийгүй физик, хими, инженерч зэргийг олон салбарын хамгийн шилдэг оюун ухаантнуудыг нэгтгэж дэх явдал байсан. Учир нь төсөл амжилтаа хэрэгжихийн тулд эдгээр бүх салбарын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байсан. Эхэндээ олон биологчид төслийн асар их үн цэнийг бүрэн ойлгохгүй тулд дургуутсах шинжтэй байсан боловч дэлхийн өнцөг болон бүрт авьяаслаг хүмүүс байсан тул тэднийг байгаа газрыг нь оролцуулах боломжийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Бүгд нэг газар нүүж ирэх боломжгүй байсан тул геномикийн шинжлэх ухаан хийх арга барилыг үндсээр нь өөрчилсөн юм. Энэ нь биологийн салбарт багийн шинжлэх ухаан хамтын ажиллагааны шинэ ойлголтыг нэвтрүүлсэн юм. Хамтын ажиллагаа нь сонирхолтой шинжтэй хүмүүс өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүсдэгч олон үр дүнгээ бусдад хуваалцах явдал байсан юм а. Ингэснээр тэд бие биенээ улам урагшлуулдаг байсан. Хүний геномын төслийг эхнээс нь төрийн байгууллага болон хувийн ихшил академик хүрээлэн зүйлүүд дэмжиж байсан бол хүн бүр удаан хугацаанд эрүүл амьдрахыг хүсдэг тул энэ асуудлыг улс төрийн намын ялгаанаас үл хамаарч бүгд дэмжиж байсан. Геномын төсөл эхлэх үед геном дараалал тогтоох техник хараахан хөгжөөгүй байсан тул тиймээс тэд зөвхөн итгэл найдвар дээр тулгуурлаж энэ төслөө эхлүүлсэн байгаа. Тухайн үед геномын дарааллыг дарааллах боломж байгаагүй машин төхөөрөмж хангалттай хурдан биш байснаас дарааллыг гараараа нэг бүрчлэн бичих шаардлага гарч иж байсан. Зарим эрдэмтдүүд хуучны аргаар ч гэсэн ажлыг дуусгах ёстой гэж үзэж байсан бол хэрв шинэ технологи бий болоогүй бол энэ нь бүр лам нарын гараараа хуулбарлагдахтай адилхан 100 жилийн хугацаа шаардах байсан гэж үздэг. Цаг хугацаа өнгөрөх тусам том хэмжээний дараалал тогтоох ажил улам өргөгдсөн. Дараалал тогтоох нь маш чухал байсан учраас энэ нь компьютерээр мэдээллийг хайх, боловсруулах боломжийг нээж өгсөн байгаа. Нэг эрдэмтэн Вашингтоны их сургуульд компьютерийн терминал авч ирэхэд хүмүүс үүгээр юу хийх гэж байгаа юм бэ? Эн чинь генетикийн тэгм шүү дээ гэж хүртэл хэлж байсан. Тухайн үед геномыг компьютерийн дахин өгсөрч боловсруулна гэдэг нь бараг боломжгүй мэт санагддаг байсан бол гэвч компьютергүйгээр геномыг судлах нь урагшлах боломжгүй байсан байгаа. Компьютер ба геномик хоёр нь хоорондоо төгс зохицох ба генетикийн мэдээлэл бол дижитал мэдээлэлтэй төстэй юм а. Компьютерийн 2-ын 0-1 код ашиглах бол ДНХ 4 суурьт аденин, тимин, гуанин, цитозиноос бүрддэг бол биологийн дижитал мэдээлэлээс гайхалтай наривчлалтай үр дүн гаргаж чаддаг. Хүний геномын төсөл нь өгөгдөл хуваалцах соёлд томоохон өөрчлөлийг авчирсан юм. Өгөгдлийг бараг шууд нээлттэй болгож эхэлсэн нь өнөөдөр энэ энгийн мэт боловч тухайн үед тийм ч энгийн биш байсан ба. Олон эрдэмтэд өгөгдлөө чөлөөтэй хуваалцах орчинд ажиллаж энэ геномикийн салбарын хэвийн соёл болсон. Судлаачид зөвхөн өгөгдлөө төдийгүй код, санаа бүрэн боловсроогүй санаагаа хүртэл хуваалцаж эхэлсэн. Энэ нь маш эрх чөлөөтэй, үр дүнтэй арга байсан. Хүний амьнаас эрүүл мэндэд нөлөөлөх нээлтүүдийг нуух нь бараг гэмт хэрэг гэж үздэг байв. Энэхүү мэдээлэл олон зууны турш ашиглагдахын тулд аль болох хурдан өргөн хүрээнд хуваалцах өвчин болон амьдралын үйл ажиллагааг нээлттэй байлгах нь өвчин болон амьтдын амьдрах явцыг ойлгох ажлыг хурдсгасан байгаа. Өвчтнүүд генетикийн мэдээллийн талаар тодорхой хэмжээний айдастай байдаг нь энэ мэдээллийг хэн мэдэх вэ? Миний эсрэг ашиглаж болох уу гэж айдаг ба. Өнөөгийн ёс зүй нийгмийн олон асуудал 1900-аад
оны ихэнх үеэр Америкийн нэгдсэн улсын түүхтэй холбоотой байдаг. Тухайн үед зарим мужуудад хүмүүсийг генетикийн хувьд тохиромжгүй гэж үзэн албадан үржүүлэх хууль хүртэл хэрэгжиж байсан бөгөөд иймээс хүний геномын төслийн ихэнх үед эрдэмтэд ёс зүйчид, хуульчид хамтран ажилласан үр дүн генетикийн ёс зүй нийгмийн асуудлыг судлах шинэ үеийн мэргэжилтнүүдийг бий болгосон юм а. Хүний геномын дарааллыг тогтоох нь үнэхээр асар том амжилт болсон ба энэ олон 10 жилийн хөдөлмөр мянган эрдэмтэн тэрбум долларын хөрөнгө оруулалтын үр дүн байсан. Хүний геномын анхны зураглалыг бүтээж чадсан нь сэтгэл хөдлөн мөч байсан. Энэ бол урт аялын зөвхөн эхлэл гэж эрдэмтэд хэлсэн. Бид цаашид зорилготой алсын хараатай байх хэрэгтэй гэж мөн хэлсэн бөгөөд эх 10 жилд геномикийн салбарт олон гайхалтай хөгжил гарна гэж үзэж байгаа. Ялангуяа геномикийн мэдээллийг өдөр тутмын эмнэлгийн тусламж үйлчилгээний нэгэн хэсэг болгох боломж улам нэмэгдэж байгаа. Энэ дараах өвчнүүдийг илүү сайн ойлгож эмчлэхэд туслана гэж үзэж байгаа. Хор тавдар, цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, Альцгеймерийн өвчин зэргийг эмчлэхэд чухал үүрэгтэй байгаа. Эрдэмтэд болохоор ирээдүйд их хүн яраа хүүхдээ эмнэлгээс авч гарахдаа тухайн хүүхдийн эрүүл мэндийн тусламжийг хэрхэн төлөвлөхийг заасан жижиг генийн карта байх өдөр ирнэ гэж бид мөрөөдөж байгаа гэж хэлсэн байгаа. Энэ нь үнэхээр сэтгэл хөдлөм ирээдүй юм аа.